байцгаана уу өглөөний мэнд хүргэе. За би 6 дугаар судалгаанд амжилт байна. Төрийн албанд 14 жилж ажиллаж байна. Тэр тусмаа сумын тамгын газар гэдэг юм байгууллагт бол Баяндрын тамгын газарт 12 жил, Баруун Хотынхаа тамгын газарт ингээ 2 дахь жилдээ нийтдээ төрийн албанд 14 жил ажиллаж байна. За өнөөдрийн хувьд бол ерөөдөө өглөө өрөөд би бас төлөвлөгөө юугаа гаргачихад байж байна. Ямар ч байсан өдөөс өмнө бид одоо энэ ажлын байран дээр хийх ажлууд байгаа. Бид мэдээж судалгаа одоо өдөр болгол энд агентлагаас судалгаанууд ирдэг. Өнөөдөр хөдөлмөр хамт үйлчилгээний газраас хөгжүүлэх өргөх гээд 12 өргөх сонгогдсон манайхаас тэрний дэлгэнгүй мэдээллийг одоо хүн амархийн мэдээлэл сангаас мөн иргэдийн уцтаж асууж бөглөх байгаа. Тэгээ за тэгээд дээрэс нь болонгууд бас нэг 60-64 насны эрэгтэй судалгаа бас гарах байгаа. Манай багийн ажлууд бид үнэхээр гар нийлж ажиллаж байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай маратон өмнө бас Баруун Хотын тэмээ 6 дугаар дээр одоо ингээд 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгэхээр надад бол би бас өмнө баян суманд амьдарч байсан болохоор анх одоо Баруун Хорт тэрэ 6 дугаар насны турхад надад их төшөөг болдог байсан. Бас хүнээ танихгүй сууд их гардаг. Тэгэхээр бид манай багийн хувьд бол ерөнхийдөө ажлаа бол тэр энэ чи гэж юусаа яадаг. Бүх ажлыг яг хувааж хийдэг. Өглөөний минь сайхан. За өглөөний минь сайхан амарсан уу? Сайхан амарсан. Өнөөдөр маань ажил байгаа л байланд нь. Өнөөдөр хоёлаа өдөө өмнө нөгөө нэг хөдөлгөөн хамт үйлчилгээний газраас хөгжүүл хөрхийг судалгаа гэдэг 12 өрх сонгогдсон байна шүү дээ. Тэрнийхээ дэлгэнгүй мэдээлэл ороод гэдэг юм ирсэн баг. Тэрнийхээ би чи нөгөө саяны нэгдүгээр үлрэлийн хорлын юу шүү дээ. Багийн иргэдийн нийтийн хорлын. Тий. Одоо тайлбар хорлын тэмдэглэлийн хавцлаад иргэдийн оролт өгч дээ. Тэрийг хийж өнөөдөр. За сайн байна уу? Намайг Март гэдэг. Би одоо төрийн албанд 10 дахь жилдээ ажиллаж байна. Яг Баруун Хотын тамгын газартад одоо 5 дахь жилдээ ажиллаж байна. Ихэвчлэн тодорхойлолт тэгээд мөн шилжүүлэг одоо мөн өөрсдөө тулгамдж байгаа одоо янз бүрийн асуудал ярьж ирнэ л дээ. Тий тэгээд одоо халамж үйлчлэгээ ч гэдэг юм уу одоо ажил төрөлж гэдэг юм уу те. Ер нь өөрт нь ямар асуудал тулгарч тэр болгоныгоо багийн иргэдрүүд багийн ажлын албараа хандаж орж ирдэг. За энэ самын намайг Соёлмаа гэдэг одоо төрийн албанд ороод 3 сар болж байгаа. Уран дандаа хувийн байгууллагуудаар ажил хийж байсан. Ер нь бол нийгмийн ажилтны сэтгэлзүйч мэргэжилтэй юм байгаа. Аймагт ирээд одоо ер нь 9 сар л болж байгаа. 6 дугааргийн нийгмийн ажил гэр бүл хүүхд хамгааллын нийгмийн ажилтан байна. Үүнийхээ ингээ өөрийнхөө сонгосон мэргэжлээр ажиллаж байгаа бол маш их баяртай байгаа. Ер нь маш завгүй алба байд юм байна. Ер нь урд нь бол өөрөө нөгөө хувийн байгууллагуудад ажиллаж байхдаа төрийн албыг ингэж бодсонгүй өдөр шөнөгүй маш их ажилтай, завгүй гэхдээ маш сонирхолтой. Би хэлээд үгүй юу нэг гэрлийн баталгаагүй гэсэн лавлаагаа аваад өгчвөл одоо нөгөө өргөтлгоос хийж бичиг баримтанд бүрдээд явах гээд байгаа байхгүй юу? Тэтгэмжээс юм. Орж ирэл ноутбукаас суучгаал тэгэл нөгөө кейсинг материалуудад шалгадаг. Хувааригнүүдэд дутуу бөглсөн юм байна уу? Тэгээ өнөөдөр ямар ажил хийгдэх нь тэр төлөвлөгөө гаргаад хувааригнүүдэд шалгаад дутуу материалуудаа бөглөөл тэгэл энэ ажилд ордог та. За өглөөний минь сайхан амарцгаасан. Хөшин юу яа. Манай баг дээр хаав нэдгийг танаа дээр ээжтэйгээ амьдэрдэг байхгүй юу? Надаас насны юм дээр байна уу? Судалгаан дээр асууад байна. Судалгаа байсан чи одоо 30-40 хүний судалгаа орж би тэр дээр дороос нь хийгээд яддаг. Манай соёлмаагийн хувьд бол мөн яг хариуцсан нөгөө нийгмийн ажлынхаа хэмжээний хүрээнд бүх ажлаа төлөвлөөд ингээ хамтраад ажилладаг хамтарсан багийн. За тэгээд хамтарсан багийн хувьд бол соёлмаатай хамтраа тэр өдөр ямар ажил хийгдэхэр байна, айл өрхөөр явахаар хүнтэй уулзахаар байна уу? Хэсгийн байцаагчтайгаа хамтраад явах үедээ яваад энэ дээр сууж хийх үедээ игээд би явдаг байгаа. Би танд зөвөр юуг нь гаргаад өгч болно нэрийг. Ирсэн жагаа нэг ч байгаа даа. Ихтэй. Тань таа.
Одоо жишээлбэл хайж хүлээ. Одоо хэдэл багийн нутаг төсвөртэйгээр явах чаа. Тэгээд нөгөө хоёр өнгөрсөн жил нэг тоглоомын талбайгийн шинээр одоо засвар хийсэн байгаа. Өмнөх жил нэг тоглоомын талбайг хийсэн байгаа. Тэгээд камержуул бас тавигдсан байгаа. Хідэн тоглоомын талбай тийм. Хоёр тоглоомын талбайтай. Дөрвөлжийн эгрэнд наадталт нь одоо хойцноор барилгачдын талбай гэх тэнд нэг тоглоомын талбай байгаа. Тэгээд далангийн тоглоомын талбай гэдэг хоёр тоглоом. Зурдаагч нэрээ бидний сайн мэдхэрвэл дөрвөлжийн алтал төр чигтэл зурдаар байгаа шүү дээ. Өнгөрсөн жил мөн камержуулт хийгдсэн. Манай багийн нутагт 18 камер тавигдсан байгаа. Тэгээд сая л камерын нэгдсэн төвтэй би очиж сая түрүү 7 хоногт л олдсон. Бүгд ашиглалтанд орсон. Камержуулт хийгдсэн байгаа. Тэр маань одоо нэг камер ногод энд байгаа. Ерөнхийдөө багийн хэмжээнд 18 камер хийгдсэн. Яг одоо төв юм дагавар гудамж талбайг ингээд нэг гудамжийг нэвт харахаар ингээд хийсэн баг. Манай тоглоомч байвал одоо ашиглалтанд ороод ер нь 7-8 жил болчихж байгаа. Нодлон 2024 онд энэ чинь засварт орсон. Манай баг чинь нодлонгоос хойш ер нь багаар эрүүл бай гэсэн аяныг дэвшүүлээд тэгээд тэр аяныхаа хүрээнд болоод өглөө болгон 6 цагтын талбай дээр ирээд одоо бид нар өглөөний дасгал хөдөлгөөний хийдэг. Тэгээд Хоёр чи бас асар тэгээд өсөлтсөн үгүй юу? тийм шүү дээ. Бид чи ерөнхийдөө өглөө 6 цагт босаад өнгөрсөн жилийн үед бол яг 4 сарын хугацаанд дасгал хөдөлгөөнийг эхлүүлсэн баг. Тэгээд эхний хэдэн хоногийн үед бол цөөхөн үнэтэй сүүл дээр хүмүүс мэдээлэл аваад сонирхоод ирээд буцаж яваад эргэж ирээд ихсээр байгаа юм сүүл дээр баг 20-30 үнэтэй гэдэг хийдэг болсон. Босоод одоо энэ манай хөрш гэх юм уу? Багуудаас хүртэл иргэд ирж хийдэг. Хэрэд орсон дээ танаа. Манай ч найрсаг байгууллагатаас Зохион байгуулагчтай нэрмж шагнал. зохион байгуулагчийн нэрмж шагналыг хүртсэн шүү дээ. Тэгээ наснаас. Тий. Тэгээ ахмадууд маань олонгууд нөгөө нэг ахмадын баярын өгсөн ийм дасгалын тэмцээнд 2 насны төрөл мөн энэ дасгал ажлын байрны дасгал гэдэг бас баяр эзэлсэн. Хөөхөг нахаал. Яаж чад бүтэн энэ чи үлээ хавар тарьсан гэдэг чи бас зууны хугацаанд амар ортол ингээд байнга услаатай байсан. Зон бид тэр чи ээлжиж амархан юм чинь. Тэгээд мартыг амарсан үед нь би услаад мааг орсод март туслаа. Тэгээд явсан. Тэгээ мод маань энэ хойдлогын нэг одоо хөгжих тоглолцсон байх. Ерөнхийдөө босноо бүгд эргээ сайхан ахиалж байгаа юм байна. Гэтэ ер нь одоо сайн ажиллаад байвал энэ хүүхдүүд иргэд модон их дуртай болчихжээ тий. Тэр анхан тэгдээс чинь иргэд нөгөө модоо хуглаад энэ дээгүүр нь гараад инээс одоо ингээд ургаж ийна гэж бас нэг бодлоо бодвол их хайрладаг болчихжээ. Харин тий хүүхдүүд чи одоо бас бидэд нөднөө энийг суулгачаал энэ хүүхдүүдээр тоглоно. За бид энэ модыг хуулж болохгүй шүү, тэгж болохгүй шүү. Ороод та тавлахаа эрэхтэй ийм нэг одоо ундааны сав байна шүү дээ. Тэр нь таад ус хийгээд ирээд ийшээ хийж чугаараа гэсэн чи нэг ороо одоо бидэд ирэхгүй нөө мэдээж хүүхдүүд байгаа нэг хогийн бас тойрож одоо уриалаад ингээд түүдгий. Ороод ажлынхаа замчлал ирээд айгүй итгэвтэй хүүхдүүд. Тэгээд тэгсэн чи тэрээд ингээд өөрсдөө нь хэлсэн чинь ийм тийм одоо усны савнд ус жоож байгаа ингээд тэр мэдээж далайд ус гэдэг шиг нэмэртэй. Ачаа өнгөнд орж гүйцэтгсэн шүү. Тэр ер нь хэрвээ шүү. Айгүй хөтөстэй. Тэгвэл хий гэснээр ингээ хийдэг байсан бол та хамгийн түрүүнд юу хийх байсан? Яг баг дээр болоод гоё нэг багийн төвтэй болгосол гэж боддог. Хөгжлийн төв. Тий, багийн хөгжлийн төв. Тэрэнд маань яагаад гэвэл одоо бүх иргэд маань очиод дуртай үедээ одоо сайхан дасгал хөдөлгөөний хийдэг ч юм уу тий. Дуртай үедээ одоо өөр юу гэдэг хамтууд маань нэрээ сайхан тоглолцдог ч юм уу, сайхан ороод сайхан ирээ бүжгэлждэг ч юм уу тий. Хүүхдүүд маань бас сургалтад сурах орчин бүрдэн сургалтын төв ч юм уу тий. Нэг тиймэрхүү юмтай байвал хамгийн хэрэгтэй гэж боддог. Хөдөө сумдын баг билүү? Тэд нар ч нөгөө багийн төвтэй тий. Тий, багийн. Тэр шиг юм ярьж байна. Ер нь тэр шиг тий яг л тийм өсөх байхгүй. Тэгээд мэдээж яг тэр чинь хэрвээ яг багуудын дунд нь байгуулж бодож би тэрэл. Бид тэр бас мөрөөдөл гэх юм уу тийм. Ер нь бид тэр байнга ярьдаг байхад яг тэрийг л ярьдаг. Яг баг дээр тийм хөгжлийн төвтөл болчмаар байна. Тэр хорол зөвлөгөө юугаа заавал тэнд ихгүй хүмүүс энд дээр ирэх нь ч илүү. Гэртээ байх нь тий. Тэгээд дээрэс нь одоо баг дээр чи манайх чи теннисний сургалт тэгээд дээрэс нь манай одоо хүүхдний хөгжлийн тийм багш нар хүртэл хичээл заадаг. Тэнгүүд тэр эдгээр цаг зөлөөгөөр заавараа эндээ хүүхд одоо иргэндээ илүү ойр байвал зүгээр юм болоо. За одоо чирээний тест тоолохын өмнө үндсэн зохицол байх ёстой. Хөдөө мөрний хэмжээтэй зай те
өвдгөөрөө жоохон хагас нугалсан, чээж урагшаа бүхийсэн ийм байдалтай. Зүү хөл жоохон урагшаа, баруун хөл энийг урагшаа, баруун хөл жоохон арагшаа. За ингээ үнтэн зогсоод байна. За тэгээ жоохон биеэрээ хажуу тийшээ эргэлдээ хөдөлгөөнд дасгал нь ийм юм. За энэ манай энэ үнтэн зогсолт юм яг. За намайг Соломгийн наран чимэг гэдэг. Би Чирэн дэсний спортоор бүгд ахуй цагаас одоо хүртэл одоо хичээллээд ингээд явж байна. Тэгээд одоо юуны Ахмадуудынхаа дууд Ахмад насны нэмжигчил гэдгийн хүрээнд багийнхаа иргэдэд одоо үнэгүй сургалтын зохион байгуулад манай энэ сургалтанд одоо 30 гаруй тамирчид хамрагдаад байгаа. Талбай догчлоо шүү дээ тийм айл өрхөтэй яриад нэг ийм эгнээгээр нь гэдэг юм уу догчуулах тийм ээ гашаа орог бодуулах нэг хоёр эгнийг эхний ээлжинд ямарсан хүмүүст нэг жишг болох үүднээс тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо ингээд дулаа гараад яагаад гэвэл айлуудаараа уулзаад эгнээгийн бүх айлтай нь уулзаад зөвшөөрсөн тохиолдолд удамжийн гоё тийм ээ гашаа ороод ямар авах уу гаднах хог нь өвшөө гадаанаа яахгүй дотроо гаднаас нь онгоодог дотроо нэг погийнхэн бункер байдаг гадналтаа хаадаг тийм жишгээр нэг хоёр эгнийг жишг болгоно гэсэн бүр зорилттой төлөвлөгөөнд тусгацсан явж байгаа. Ер нь танайг одоо ингэ бодонгоо танай баг дээр шүү дээ. Хамгийн гоё хашаартай айлгууд нь хийнх ямар айл санагдчих гэж. Манаас ч юу байгаа. За үнэхээр мод их олон модтой айлгууд манай багийн содхуу гэдэг ах байгаа. Дахан багт ажилладаг байсан. Тэдний их олон мод тарьсан. Тэгээд дээрэс нь өөрөө бас гашаа орондоо ямаг зэгцтэй тийм ээ юугаа аягуулсан яадаг бид нартай бас хамтарч их ажилладаг содхуу гэдэг ах байгаа. Ер нь мод тарьсаалууд ер нь их овоо хэд байгаа шүү. 3-4 жилийн өмнө ч байна. Бас нэг айлаар ярьж байсан чи гэнтхээ ердөө. Уг нохоо байхгүй байна гэж орсон чи араас гэнтх нохоо босоод ирсэн. Баграад л орилол айлдвар орж ирсэн. Тэгтээ яг сүүл дээр нөө айлууд дээр бас сурчсан юм билэ. Эдний нохоотой эдний нохоогоо. Нөгөө айлуудаа бүр хаалга удаага төгжөг хүртэл мэдэн ш. Эднийх шиг ингээд орно. Нохооных нь ярьж байгаа. Ер нь тэгэл эднийх эндээ төгжөөтэй юм мэдэн. Шууд өөрийнхөө хаалгыг нэгж байгаа шиг нэгэл заримдаа орно ш. Өрхөө. Үйлдвэр нь төвд анхааралсан. Бамбар шүү мө. Баггаар. Одоо баг бамбарш болж байгаа те. Танай дээр нь хитэн төрлийн хэр олон мод байна. Манай дүү одоо 300-400-аад гарна гэдэг биш. Тийм үү. Хитэн жил өмнөөс ч тариу. Одоо баг 20 жил болж байна. Хайлаас, сулаас тэгээд жилцэргэн байна. Бүхрийнүүд байна. Нэг ихний 3 жил байдаг гэсэн тий ажиллагаа. Тий ихний 2-3 жил л арчилгааг сайжруулсан. Манай их чинь 30 гаруй төрлийн 300 орчим мод байгаа. Тэгээд бүр жижиг мод оруулах 1000 гаруй авчихна. Хэзээс гэж мод тарьж эхлэв? Модыг нэг 2017 он хойш 9 жилдээ тарьж байгаа юм да. Жилдээ нэг 10 мод тарьж. Жилд нь 2 удаа тарьдаг юм хавар намартаа. Тэгэл жил нэмсээр бол одоо нэг юм болж байна. Нэг туслан маягаар ашиглаж байна ашигаа. Туслан маягаар тий. Хүүхдүүдээ. Хүнсэн ногоогоо бас тарилчтэй юм шүү тий. Хүнсэн ногоо тарилчихна. Өөрцөө помидор манжин сонгоно гэж тарил л та. Өөрхийгөө хэрэг хангалттай гарчдаг. Өнгөрсөн жил ер нь нөгөө иргэдэд бас нөгөө мод тарьцаа гэдэг өнгөө модод өгчээсэн шүү дээ тий. Тимийг авч тарьсан. Авч тарьсан. Тэр манай багаас чинь 5 мод өгөөд. Нөгөө гэрийнхээ орон сууцны гадаа тарьсан. Модны одоо ер нь гол ашиглага нь юунд байдаг юм бэ? Хүмүүс нөгөө модоос уруулж чадахгүй хүлээд шүү дээ тий. Яг зөв тийм. Модны ашиглага. Мод бол ер нь юу юм бэлээ? Мод чи ер нь тэгэл хүүхдээс ялах байхгүй. Маш халамж одоо өөр юмсыг сэтгэлээрээ тарьж ижил гоё ургана. Эхний хэдэн жил. Жишээ нь бол тий. Эхний жилдээ ер нь танал тайралдаг масаа хэрэгтэй. Хамгийн гол чухал нь. Модоо хэдий чинь өндөр ургуулыг бол таньж явах хэрэгтэй. Дээрээс нь уртаас нь. Уртаас ер нь нөгөө доороос нь салаас байдаг. Тэгэхгүй ботлог болоод дээшээ урахгүй өргөө ургаад. Нөгөө жимсний мод гэж чинь хэдий чинь тайрагдсан мал илүү жимсээ өгнө. Тэгэхээр нөгөө тайрах модноо тайрал таналт гэдэг маш чухал юм байна. Тэгээд тусалгаа. Манай энэ чинь нэг 20 гаруй ер нь жимсний мод болцоо тариад байна. Жимсний мод. 20 төрлийн мод байгаа. Одоо ер нь л бараг Монгол оронд байгаа ихэнх мод л байгаа л та. Бүр говийн хармаг хүртэл байгаа шүү дээ. Чоноо хармаг гэж авчраас болгосон. Туршиж үзэл явдаг юм л та. Жилдээ нэг одоо тарж үзээгөө, хамсч үзээгөө жимсэн хашаасаа хамсыг л зорилготой байдаг байхгүй. Тийм ээ хайгаад явах шаардлагагүй тий. Хайгаад явах шаардлагагүй тий. Хашаанаас ид чинь. Хар мод шүү дээ. Одоо энэ мод тахгүй юу? Дөнгөж цэцгэлж байна. Хинтийн дадал мадал ороод энэ жижиг нарсууд тахгүй юу? Мөн адилхан үрээр жижигхэн юм үр тариал. Жог хугацаа л авдаг юм. Тэрнээс өрөл
Ингээд энэ жоохон томроод ирэх юм л тэгэл. Нөгөө марчны Дор орох юм. Дараа нь. аялал гэдэг шиг ийм айлуудаараа туршлагатай хүмүүс сонирхоод хашаан ч гэсэн амьдрах айлууд оршуулсан юм шиг тийм. Хашир. Тий 4 хүүхэд нөхөртөөгөө хамт амтардаг. 2 охин 2 хүүтэй. Цайны цэгээрээ гэрсээр жамчин. Дамжуулна. Хэмжүүлэх үү? Заавал ялж гэрдэг тий. За. Өдөр нь охин хувцас амсаадаг өсгөлтгөө сайхан санаа яваарай заа. За тэгэж надад явлаа шүү за. Өсөө. Шин дөрвөлж энэ баясгын игнэн тэр нохоо дайраад байгаа гомдс. Тэрний дагуу явч. Яг ингээд араас нь явахаар юу нордох юм болов? Ерөнхийдөө энэ ч одоо өдөр болгон хотогсоос өдөр болгон явж байгаа тийм ээ. Тэг өдөр болгон явж байгаа нохоо бол ер нь бол гайгүй баг. Яг тэг зарим нэг айлууд нөгөө нохоогоо уяад байнга уяад тавьчихад тэр нь хүн амт руу дайраа яваад бас гомд юмдас ирдэг тал байгаа. Яг бүр нэг золиг нохоо бол бас гайгүй шүү дээ. Тий баг дээр хаваа. Танайхан нохоо уйдгүй. Үйдэг. За одоо сол байж тээ. Одоо сул. Харин тийм байна. Ер нь тэгчээ үзэндээ ямар нэг юу байхгүй одоо нэг тэмдэг юм байхгүй нохоо устгаж байгаа байхгүй. Тэр даваа санаалж хэлээ явчих. Хөвсөн нохоо бөөсгөж ирсэн. Тэгэл хэвчээ сургууль цэцэр хүүхд төр дайрн хүн айлах нь Галын гадна. за нохоо уян шүү заяа. За вина. Одоо ингээд дахиад суул явж чад хаах юм бол устгалтай хаах юм бол устгах нь шүү за. За. Тэгэхээр 6 дугаар бой дээр яг нийгмийн ажилтнаа гээд 3 сарын хугацааг өнгөрсөн байна. Яг энэ хугацаанд одоо хамгийн их гарч байгаа тохиолдож байгаа кейс гэвэл одоо ямар хөө кейсэд гарч байна? Одоо манай 6 дугаар дээр бол ерөнхийдөө нэгдүгээр үйл явдлын байдлаар нийтдээ 14 кейстэй хуваарийг нэгдээд ажил одоо үйлчлэг үзүүлээд явж байгаа. Инээс л хамгийн их яаж байгаа сургууль завсардалт тэгээ дээрэс нь үл хахрах тохиолдлууд маш их гардаг. Эсвэл манай занаа зурх юм байдаг юм. Тийм юм бас нэг олж юмар. Хойлоо тэгээ эргээ уулзж байгаа. Одоо чухал юмнуудаа ярилцдаг тийм. Тэг энэ хүүхдийг хичээлд нь явуулмаар байна. Одоо юу юугүй төгсгөөд идэв. Амарлаач одоо сар гарны дараа. Гол нь ер нь бол анхаас бол таал өглөөдөө хүйж өгөхгүй байсаа дасал тассараад ингэсээр байгаа хөвч яг өндөө гарцсан шүү дээ гэж. Хажууд нь хэрэг ууж ин та? Хажууд нь хэрэг. Би бол нэг акцаа уухгүй одоо хөөе аснасаа аркетron угаа барьчихад байгаа. За уугаад байгаа юм баха. Бац төтөөрөөсөө. Чөөцгөөс чи уугаад байсан чи. Тэгээд зэрэг хүүхдээ наад цайнаад байгаа. Тэгээ энэ хүүхэд одоо тэр ирсэн байгаа. Одоо энэ 19 нас хүрч байгаа хүүхдээ. Буруу замаар ороод архинд ингээд орох юм бол би автанд би таатай. Миний хүүхдийн нэг сая хүүхдээ суулмаар. Тэгж байдаг энэ хүүхэд бас тэр сая хүүхэд туслаад нөгөө хүүхд туслахаас илүү хүүхд өөрөө хичээх хэрэгтэй байхгүй юу? Та хэдийн зүгээс л одоо хүүхдийнхаа дэвтэр ном өнөтер хангалтыг нь хийж өгж байгаа юу? Багшин хангалт зарим ном жоохон тутад дуухал юм биш. Ангид үеийн дээрлэл хэлтэл ажиглагдаагүй. Баггүй сургуулиас гадуурх үе тэр дээрлэл хэл байсан байж магадгүй гэсэн л одоо Багш нь сурагчтай уулзсан уу? багш нь сурагчтайгаа ирж уулзсан мэс. 2 удаа ирж уулзсан. Тэгээ ерөөсөө юм ярьж чадаагүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө машинд авд суугаад юм ярих гэхээр ээж нь ярихгүй байсан. За багийн ажлын албаны хувьд бол тийм ээ ажил ихтэй байдаг. Өглөө 8-аас 17 цаг хүртэл. Өнөөдрийн хувьд өнөөдөр гадуур айл өрхөөр яваад гадуурх ажил их байсан учраас одоо ингээд хэдий ажлын цаг тарсан ч гэсэн одоо бичиг цаасны судалгаа мэдээд айлангаа хийгээд хөгжлөлд ажиллана. Өнөөдрийн нэг өдөртөө бид бүхэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа.